За би нэг хэдний юм тодруулж хэлье. За оюу толгойн гэрээ 2003 оноос эхлээл ярьсан. 4-5 он гээл ард түмэнч одоо шуугаад эхэлсэн. Лувир дуллаа л гэдээсэн. Би мэдж яана гээл цээжэд илдээл нэг хэдэн улс төр царайтай, ухаантай царайтай хэдэн хүмүүс л давхгаад байсан. Одоо алуулчлаа гээл тэгэхээр зэрэггүй тэгээ явцсан л байгаа үстэй хин тамаатай юм байл гэх юм. Миний тэр үед асууж ирсэн асуулт. Би одоо дахиад асууя. Одоо энэ онтро дээр манай засгийн газрын одоо энэ дарга нар, яамны дарга нар мэдхгүйгээ мэдээд хөндлөнгийн бие даасан олон улсын шинжээчдийг авсан уу, шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж байгаа юу? Нэгдүгээр асуулт. Гэхдээ чи та нар чи юу ч мэдэхгүй 640 тэрбум долларын оюутлогын үнэтэй курсд суудсан улсууд одоо тэгээ азар муу хүний заяа завгдагчээр нэг хэсэг нь молибдены бол бараг 100 орчим хувь. Алтны нэлээд том хувь. Зэстээр бол арай 50 хүрэхгүй. Ийм том дахин нэг алдаага засах боломжийг Тэнгэр бурхан өгчөөд байгаа үед та нар өөрсдөө мэддэг юм шиг царайлж орж бас монголчуудыг минь бүр сүрүүлээ хайчваа. За нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. За Ivanhoe Mines Entregold 2004 оны 10 сарын 15-нд байгуулсан гэрээн дээр яг хувьцаа худалдаа авах ашиг хуваах тухай гэрээний яг ашгаа хэдээр тохирсон бэ? Тэрийг яг тоогоор нь хэлдэ. 4-5 заасан байгаа. Монголын ард түмэнд хэрэгтэй. Хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт. За 2022 оны 3 сарын 19-нд оюу толгойн сайт дээр монголчуудад өгөх ашиг нь нэг тэр хавцаа байгаамаа. Бид бол нэг 80% ашиг авнаа гэсэн ийм дээрэнгүй мэдээллийг оюутлогоо Рио Тинто гаргасан. Энэ дээр та нар байр суурь илэрхийлсэн үү? Бүр албан ёсоор announcement хийсэн байгаа шүү дээ. Энэ дээр та нар гомдол гаргаж байр суурь илэрхийлсэн үү? Миний 3 дахь асуулт. Би бүр 22 оны 3 сарын 19-нд гэж шүү. За 3 дугаар асуулт. Үндсэн хуулийн заалтаар ашигын дийлэнхийг Монголын ард түмэн эзэмшнэ гэдэг энэ асуудлаа та нар яаж асуудлыг тавьж байгаа вэ? 4 дахь асуулт. 5 дахь асуулт. За хувь эзэмшлийг түрүү асуусан. Гэрээ байгуулах үед нөөц тогтоогдсон хэсэг талаар та нар байр суурь хэлээч. Онтро дээр яг нөөц нь тогтоогдсон байсан юм уу? Оюутлогоо дээр нөөц нь тогтоогдсон байсан юм уу? Гэрээ байгуулах үеийн эрхүүд нь яасан? Яг ашигт мултмалын тусгай зөвшөөрлийн эрхүүд нь яг юу гэж заасан? Монгол улсын засгийн газрын эзэмших хувь нь яг гэрээ байгуулж авах үед хэд байсан? За эцэст нь 2010 оны тэзүүгээр орд ашиглах тэзүүгээр 106 хуудсанд бол заасан байгаа. Монголын тал ямар ч санхүүгийн хариуцлага үүрэхгүй гэж заасан байгаа. Онтрыг тэр талаар та нар нэг хөрөнгө оруулалтанд хөрөнгө гаргах ямар ч шаардлагагүй гэдэг тэр бүр албан ёсоор байр суурь илэрхийлсэн байгаа. Энэ дээр өнөөдөр бас хэвээрээ байгаа юу, өөрчилсөн байгаа юу? За би 6 асуулт асуулаа. Хариулт авъя. За Эрдэнэ соёлын наран бүрэн Бангар оны дараагийн асуултанд хариулъя. За их товчхон хариулаад явъя. Тэгээд эхний асуудлаар онтрогийн асуудлаар хөндлөнгийн бие даасан шинжээч авсан уу? Дүгнэлт гарсан уу гэж асууж байна. За яг тухайлаад онтрогийн асуудлаар зөвлөх гэдэг ийм багийг харах аваагүй байгаа. За миний мэдж байгаа шүү. За тийм учраас та нарт бол чадвар хангалттай байна гэж үзэж байгаа юм уу? Тийм учраас дүгнэлт гарааг байгаа. За яг энэ онтрогийн асуудлаар хөндлөнгийн бие даасан шинжээч авах асуудлыг Эрдэнэ соёлын компанийн хувьд толгой компани, за ажлын хэсэг яамдад бас удаа санал тавьж исэн зөвлөх авахгүй юу, дүгнэлт гаргуулах уу гэж. За зүгээр дашрамд хэлэхэд 2021 онд оюу толгойн далдуурхайн зардлын болон хугацааны хэтрэлт үүссэн. За Монголын тал хүчтэй гэхүү эсэргүүцэлтэй гэхүү шаардлагуудыг удаа тавьсан. За энэ үүний дагуу далдуурхайн бүтээн байгуулалтын дээр ICG гэж одоо англиар нь товчлох юм да тий. Independent Consulting Group гэж хөндлөнгийн хараат шинжээч нарыг авч ажиллуулсан
За үнэхээр доор бол зардал хэтэрсэн байна, хугацаа хэтэрсэн байна. Гэхдээ уг асуудлаар тусад нь аудит хийх нь зүйтэй гэдэг юм аль бишний дүгнэлт бол байдаг. За энэ ч муу ялгаагүй онтрогийн сэдвт хамаарна. Яагаад гэвэл оюу толгой компани техник хэрэгслийг буюу тэр далдуурхаан технологиг ашиглаад операторыг ашиглаад онтрогийн хүдрийг баяжуулж борлуулах асуудал хөндөгдөх учраас энэ далдуурхайн зардлын хэтрэлт, хөндлөнгийн хэтрэлтийн хугацааны хэтрэлтээр бол дүгнэлт аль бишээр гарсан байдаг. За хоёрдугаарт нь энэ таны асуултанд 22 оны 3 сарын 19-нд оюутлогоо мэдэгдэлт хэрхэн яцаасан бэ гэдэг юм асуулт байгаа. За энэ дээр нэг бас эргэцсэн хувь тодорхой бол 2-3 асуудал бий. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын засгийн газраас 2018 он тогтоол баталсан байдаг. За энэ тогтоол нь юутэй холбоотой тогтоол вэ гэхээр зэрэг арбитрийн маргааны талаар авах арга хэмжээний тухай гэж. Хэрвээ Монгол Улсын засгийн газар Монгол Улсыг хариуцагчаар олон улсын арбитрт дуудсан тохиолдолд дараах журмын дагуу ажиллана гэсэн ийм тогтоол. Гэтэл 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээний маань маргааны шийдвэрлэх харьяал нь хаана байдгүй гэхээр арбитр дээр байдаг.